Сайн байцгаана уу? Английн Лондон хотоос Нямлгэр мэдчилж байна. За ингээд та бүхэндээ монголоо ярьсан Монгол цуврал ярилцлагынхаа 8 дахь удаагийн дугаарыг хүргэж байна. Энэ удаагийн дугаарт маань Монгол улсын гавьяач жүжигчин, уртын дуучин, соёл урлагийн их сургуулийн докторант, дэд профессор Чулуун Цэцэг багш маань оролцож байгаа. За тэгээд танд энэ өдрийн мэндийг хүргье. Та сайхан намарч байна уу? Сайхан намарч цааж байна уу? Сайн байцгаана уу? Монголчууд минь ээ. Тий. Тэгээ одоо бидний энэ хүргэж байгаа лайвыг Монголдо сууж байгаа төдийгүй мөн одоо дэлхийгээр дархан сууж байгаа монголчууд маань үзэж сонирхдаг байгаа. Тэгээ бид хэд хэдэн дугааруудыг бэлтгэж хүргээд байна. Одоогийн байдлаар тэгээ бидний гол зорилго бол ерөнхийдөө л Монгол өв соёлоо язгуурын юмнуудаа танин мэдээ, бусдад түгээн дэлгэрүүлээ. Бид нар ч бас өөр гэсэн язгуур юм мэдэж яах нь маш чухал юм гэдэг дээр үндэслэж энэ одоо цуврал ярилцлагуудыг хийж байгаа. Энэ ярилцлагт маань одоо тань шиг тийм ээ энэ яг Монгол язгуур юм их сайн мэддэг, судалсан ийм хүмүүс оролцож өөрийнхөө өвгийг хүргэж байгаагаараа бас онцлогтой байгаад байгаа. Тийм. Тэгээд би бас таныг ингээд яаж яхад та бол одоо ерөөсөө уртын дуутай өөрийнхөө амьдралыг ингээд одоо холбосон хүн байна л да. Ерөөсө бүхэл амьдралаа уртын дунд зориулж яваа бас манай мундаг одоо тий соёл урлагийн зүтгэлтнүүдийн нэг хүн. За тэгэхээр таны одоо нөгөө урлагт анх одоо нөгөө яаж хүл тавьсан бэ гэх юм бол ингээ харахаар нөгөө монголчуудын бидний хамгийн сайн мэддэг нөгөө өнөр бүл киноны дүр бүтээсэн байдаг шүү дээ зэрэг маа нөгөө мингтэй нэг гоё ихч тэрний дүрийг бүтээснээр анх урлагт хүл тавьсан бэлээ. Тэгээ жүжигчин болоогүй харин юу болцсон бэлээ шүү дээ. Уртын дуучин болцсон байгаа. Энэ бас их сонин. Та яагаад ер нь уртын дуучин болохоор сонгосон энэ талаараа ярьцгаа эхлэе гэж бодож байна. За баярлалаа. За одоо яагаад гэж асуухаар баг хүний хувь тавилын юм уу да гэж бодох юм. Би бол Дундгуй аймгийн Үлзийт сумын Буян Туйргад гэдэг газар төрсөн. Манай тэр нутаг бол их уртын дуучидтай, ер нь дуучидтай. Манай Дундгуйч их олон сайхан дуучинтай, одоо Нор Банзад багш, Дорж Даг багш гэж 100-ны манлай уртын дуучид төрөн гарсан ийм одоо домогтой газар шүү дээ, тийм ээ. Тэр нутгийн одоо агаар уур амьсгалч байдгийм үү, эсвэл одоо тэр ахуй нөхцөлд нж байдгийм үү, багаасаа ер нь ингээд бас нэг жоохон дуулаад сурцсан ер нь ингээд дуучин болно гэж сургуульд байхынхаа тэгээд боддог байсан. Гэтэл одоо дундуур нэг гинтхэн өнөрүүл кино тоглох завшаа олдоод тэгээд кинонд тоглолцоход жүжигчин болох уу, дуучин болох уу гэдэг хоёр зам над дээр гарч ирсэн байхгүй юу. Тэгээ би ерөөсөө нөгөө багасаа өөрөө ингээд явцсан нэг сэтгэл зүрхэнд одоо их ойрхон байдаг одоо ер нь дуучин болно гэж бодсон байсан учраас тэгээд уртын дуугаа сонгосон. Тэгээ энэ одоо уртын дуу гэдэг бол бидний одоо хамгийн монголчуудын одоо бас нэг том өв соёл болохоор энээс барьж явсан хүн бол үнэхээр алддаггүй юм байна гэдгийг л одоо энэ хугацаанд ойлгоод явж байна. За. Үнэхээр яг тэгэхээр ерөнхийдөө бол уртын дууг монголчууд ер нь найран дээр л дуулдаг гэж бас ер нь боддог. Тэгээд ер нь уртын дуу гэд яагаад нэрлсэн юм бол тийм ээ энэ уртын дууны бас онцлогуд нь ямар байдгийн бол гэд бид хоёрын өнөөдрийн яриа бол нэлээд хөөрхөн олон юмнуудыг монголчуудад таниулах зорилготой хийгдэн л дээ. Тэгэхээр ер нь уртын дууны гарал үүслийн талаас хоёлоо яриул их зүгээр байх гэж бодож байна. Тэгэхээр уртын дууг ер нь хизээнээс гэж монголчууд дуулж хэлсэн юм бэ? За энэ талаар бол одоо уртын дуу хизээ үүссэн юм бэ гэдгийг бол ерөөсөө эрдэмтэд одоохондоо бол тогтоогоогүй байгаа. Ямар нэгэн тийм одоо таамаглалууд бол дэвшүүлдэг эрдэмтэд. Яг өнөөдөр бол уртын дуу яг төдийд үүссэн гэсэн тийм юу бол байхгүй, батлагдсан юм бол байхгүй байгаа. Ер нь бол уртын дууг одоо би ингээд судалгаа шинжилгээ хийгээд явж байхад нөгөө чонын улаанаас үүссэн ч гэдэг юм одоо түүх томог янз бүрийн байдаг штеп. Гэхдээ хүн төрлөختөн одоо бий болоод энэ яриа хэлээний урт агилгуунаас ч юм уу үүссэн ч байж магадгүй гэсэн эрдэмтдийн бас янз бүрийн таамаглал байдаг. За уртын дуу гэж яагаад нэрлсэн бэ гэвэл урт агилгуутай учраас
уртын дуу гэж нэрлсэн гэж нэг үзэж байгаа. Их эрт дээр үед үүссэн учраас одоо уртын хугацааг туулсан учраас уртын дуу гэд нэрлсэн гэж байгаа. Энэ бас одоо бас ингээд таамаглал юм шиг л одоо явж байгаа. За одоо бид нэр бодохдоо бол бид нар жоохон бага байхдаа уртын дуу гэхээр урт аялгаутай учраас л уртын дуу гэж нэрлсэн юм байна да гэж бол одоо ингэж үздэг байсан, боддог байсан. Гэвч бол одоо янз бүрийн таамаглалууд эрдэмтдийн бол ийм таамаглалууд одоо дэвшигдээд л байна. Гэхдээ юу яасангүй. За батлагдсангүй. За Монгол уртын дуу бол ер нь бол одоо монголчууд дээр үеэсэн ах уйдан хонион тоглох ч юм уу, ингийн хөөслөх ч юм уу, одоо ах уйгаасаа ингээд одоо хөөс гэдэг юм юм уртаа аялгуунаасаа ингээд энэ уртын дуу бол бас энэ ах уй хэрэглэнээсээ үүссэн байхаа. Энэ дараа нь өвгтэй болоод баяжаад ингэсэн байх гэсэн бас тийм таамаглал явдаг. За уртын дуу бол ерөнхийд нь бол айзан уртын дуу, бэсрэг уртын дуу гэж нэрлэдэг. За бэсрэг уртын дуу гэдэг нь бол одоо ахуйн одоо ийм жижигхэн одоо ийм жижигхэн ч юу байх вэ? Ер нь уртын дууг л жижиг гэж хэлж болохгүй шүү дээ. Одоо Монголын сонгодог тийм ээ, сонгодог дуу шүү дээ. Одоо тэгэхээр энэ бэсрэг дуу уртын дуунууд нь бол арай бага хэлбэрийн. Одоо бид нэр ярих юм бол одоо нэг октав жаахан гарантай ч юм уу, хоёр одоо октав гэж хэлэх юм да. Одоо 2/8-цад арай хүрэхгүй дуунуудыг бэсрэг уртын дуунд ангилдаг. За энэ бэсрэг уртын дуунд бол дандаа ахуйн шинжтэй. За энэний тархац нь бол одоо баруун чигийн аймагуудад ч одоо их байдаг юм уу? Төв халах зүүн талын аймагуудад бол айзан уртын дуу нь одоо элбэг байдаг гэх мэтлэн. За энэ яагаад ийм байдаг юм бэ гэвэл айзан уртын дуу гэдэг нь бол одоо дандаа төрийн тэгээд одоо бэлэгдлийн шинж чанартай ийм том дуунууд байдаг. Тэгээд энэ нь болохоор газар зүйн байрлалаасаа одоо болдог ч юм уу, тал хээрийн ийм уужим талбун талтай газарт нь их сайхан том одоо ийм одоо доороос эхлээд ийм ааж ухаан явдаг ийм айзан уртын дуунууд нь их үүссэн юм уу да гэсэн. Баруун чигээд байдаг дуунууд нь болохоор уул хаад асах ихтэй өндөр өөд ингэж дууга их одоо шууд цацаахын тулд их өндөр дээрээс одоо цангинуулж одоо дуулдаг ч юм уу. Гэх мэт ингээд зохиомжийн талаас бол уртын дуу бол янз бүр байдаг. Энэ нь бол ерөнхийдөө бол газар нутаг. За байгалийн одоо тогтц тийм ээ цаг уурынхаа байдалтай бол холбоотой байдаг юм байна гэж бол ер нь бол их үздэг юм байгаа юм. Харин тийм байгаа. Ер нь бас уртын дуу дуулдаг хүмүүс чинь бас говь тал руу ялангуяа дунд говь руу их байгаа. Энэ нэг манай монголчуудын нэг сонио юм байгаа даа. Туйл хайлдаг хүмүүс бол ховд чиглэл те ялангуяа тэр ховдын нэг тодорхой нутагт байгаа. Гэтэл яг уртын дуужид гэхээр л одоо дунд говь яг бас нэг тодорхой нэг нутагт ингээд байх жишээ те. Нэг тийм авьяас нь хүртэл газар зүгээр одоо нэг зааглагдсан чинь би сони юм аа бас те. Тэгэхээр энэ хөөми одоо хархираа гэдэг юм уу тийм ээ? Тэр чинь одоо их тийм уултай устай. Тэгээд одоо ус нь одоо ингээд одоо уул хаднаас асгаад одоо ингээд хархирж идэг одоо тийм газар чинь одоо тэр байгалийн дуу чимээ чинь бас нэг өөрөө шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр чинь энэ харгаа маргаа үүсдэг ч юм уу, туул мөөл үүсдэг ч юм уу. Тэр бол яг байгальтай холбоотой гэж үзнээр. Одоо жишээлх юм бол тэр уул овон дээр гараад л тэр ус мус нь харгилж байгаа тэр хаттай асахтай газрын хүмүүс бол хөөмийлөх хархираа хөөми тэгээ тэр туул муул хайлахын тэр бол тэрэд бол үнэхээр их байгаа юм. Тэр бол бас маш том өвсгөл. Хэвээр гайхамшигтай. Тэр амьдралаа тэр чигээр нь одоо дуулж туйлж байдаг одоо тэр туйл хайл мэтэр гэдэг бол үнэхээр гайхамшигтай соёл шүү дээ бидний. Харин тийм байна. Тэгээ ер нь ингээд уртын дуу чинь бас нэгэн ингээд юу яадаг. Одоо доошоо нилээн доошоо актав явдаг тий. Нилээн доошоо явдаг. Дээшээгээ болохоор тэр бүдүүн тэр өртөө хүмүүсийн ярьдаг баригдал хоолой бүр дээш нилээн том явцдаг. Тэгтэл одоо яг ингэж дуулдаг дуу дэлхийд дээр ер нь байдаг юм уу? За манайх бол одоо айзан уртын дуу гэж байна шүү дээ. Одоо айзан уртын дуу бол 2/8 одоо 2 октавч гэдэг юм уу тийм ээ. Тэгээд дээш юм бол одоо
3 ахтай хүртэл дуулж исэн дуучид бол одоо байна. Дорж давхгүй энэ төр бол доош нь бол одоо бүр одоо бас баритон хоолой шиг, дээш нь бол одоо бүр тенор хоолой шиг. Тэр хуваачдаг 2 хоолой байна шүү дээ. Одоо бас баритон, тенор гэдэг хуваачдаг 2 хоолойг нийлүүлсэн юм шиг дуулж исэн. Тийм далайцтай хоолойтой хүмүүс бол байсан байгаа юм. За тэгэхээр тэр дуу бол бас маш их том одоо цар хүрээтэй дуунууд байхгүй айзам мартын дуу. Тэгэхээр энэ яг дэлхийд ч гэдэг юм одоо яг энэ дуурийн сонгодог энэ гээд үнэхээр энэ дэлхийн том бүтээлүүд байна л да. За энэ бүтээлүүд бол бас мэдээж хэрэг 2 октавтай энэ бол байна, том бол байна. Гэхдээ ийм урт удаан хугацаагаар ингэж одоо том аялгаугаар дуулдаг ийм дуу бол ховор ер нь баг би байхгүй гэж хэлэхэд баг болно. Тэгээд яг энэ Азийн орнуудад ч юм уу одоо Япон, Солонгос энтерт бол уртын дуу байдаг. Тэр чинь бас нэг ингээд нэг манантай бүүтгэр ч юм уу одоо нэг тийм одоо миний бодлоор бол тэгэл нэг тийм байгальтай их модтой ч юм уу тэрнтэй тохирсон бас нэг тийм зоны аялгаутай дуулдаг юм байна гэж боддог. Би бол энэ айзам уртын дууг бол энэ цэлмэг хөхт ингээд энэ энгүй их нүд хараа бэлчээж хүрэхгүй тал ийм юмд л одоо ерөөсөн өөрийнхөө дуу хоолойг бүргэх гэж цээж одоо бүх оюун ухаан юунд ч хоригдохгүйгээр дуулдаг тийм л дуу гэж боддог. Тийм. Тэгээ бас тэр нэг зах хязгааргүй гэсэн. Тийм, зах хязгааргүй. Тэгээ дээрээс нь тэр уртын дууг нэг сэтгэж дуулна гэж нэг юм байгаад байна, тийм ээ. Яг нэг ингээд сонсохоор нэг гоё морь ингээд бол ийм явж байгаа юм шиг. Тэр бол энэ одоо үнэхээр монголчуудын авьяас байхгүй юу? Одоо дуулж байгаа хүн өөрийнхөө тэр аялгаунд амьсгаанд хүрч, хоолойнд хүрч, одоо хоолойныхын чадал хүрч, амьсгаанд хүрч байх юм бол тэр чөлөөт ертөнцөөр аялна. Өөрөө өөрийнхөө тэр хоолойн цохилгыг хийн, өөрөө хаа хүрхээ, ямар амьсгаанд хаана хатгаж чимэглээ хийхээ тухайн үедээ одоо тэр байгаль дэлхийд яаж явж байхдаа яг уран сэтгэмж нь яаж орж ийн тэр үнийг чөлөөтэй илэрхийлэх тийм боломжтой дуу. Ямар нэгэн такт хэмжээ хязгаарт баригдахгүй. Хинч одоо уяхан замбуу твээ наран гэдэг уртын дуу дуулахад байна. Би дуулахдаа ч өөр чөлөөтэй дуулна, дахиад нэг өөр хүн дуулахдаа ч өөрийнхөө сэтгэхүйгээр дуулна. Чөлөөт сэтгэхүйтэй гэж хэлж болох юм да. Тий. Тэгэхээр одоо өөртөө тэр ертөнцийг бий болгоод дуулдаг байна. Ер нь тэгээ ингээ юм шүү ингээ яг нэг тийм гоё юм нэг амьсгаагаа 50% аваад нэг бясалгаж байгаа юм шиг гоё дуулах юм да тий. Энэ уртын дуу чинь бас тэгж чад нэг амьсгаатай нэлээд холбоотой тий. Энэ амьсгаа гэдэг бол одоо хүний эрүүл мэнд одоо бүх юмд л хамгийн чухал хэмжээний амьсгаа байна шүү дээ тийм ээ. Тэгээ ер нь бол дуулах урлаг бол амьсгааны урлаг гэж үздэг. Тэгэхээр одоо дуурийн сонгодогч бай, уртын дууч бай, ардын дууч бай ерөөсөө энэ амьсгааны урлаг байхгүй юу? Амьсгаан дээр нь тоглож идэг. Ийм урлаг. Тэгэхээр энэ амьсгааг чинь одоо бид нар ингэж дээшээ ингэж одоо өөхөлж ингэж аавна гэж байхгүй шүү дээ. Хамгийн тэр нам дор авъя чиж одоо бүр хэвлэр үгээ ингэж байлгаж суур болгож одоо фундамент гэж тийм ээ нэг суур болгож байгаа тэр суурин дээрээс нь дуурдаг дуу байхгүй. Тэгэхээр одоо нисэлт нь сайн болдог. Дууны одоо нисэлт сайн болдог гэсэн. За. Тэр бас их учиртай. Ер нь тэгээд энэ талаар за энэ талаар одоо яг яриул бас их нарийн юм болно л да. Энэ дуулах урзын талаас нь яриул маш их нарийн юм болно. Тийм тий. Та нэг сая нөгөө Бээжинд бас урилгаар юу яжсэн шүү дээ. Хичээл зааж исэн. Та чинь өөрөө докторант, дэд профессор хүн байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр Бээжинд ингээд сургуульд хичээл зааж байхад ер нь ямар байв ялгаа нь монголчуудаас одоо тэнд сурж байгаа хүмүүсийн одоо төвшин гэх юм уртын дуу яаж сонирхож байна? Ер нь ялгаатай байдал нь онцлог нь ямар байсан бэ? Би бол 2016 онд Монгол уртын дуучдын талхалтын судалгаагаар докторийн зэргийг хамгаалсан юм. За. Хамгаалсан юм бацаа өгчнэр. Тий. Тэгээд 2018-аас 19 оны хичээлийн жилд Бээжингийн Төвийн үндэстний их сургуульд зочин профессороор багшлах гэж очсон. Би тэнд 2 жил байсан. За тэнд бол 56 үндэстэн байдгийн байна гэдэг.
За хамгийн том үндэстэн гэх юм уу одоо тэх юм бол одоо яг тусгаар тогтсон суулгастай үндэстэн болохоор монголчууд байна шүү дээ. Тэгэхээр өмнө тэр 56 үндэстний хамгийн түрүүнд тэр манай монголчууд бол явж идэг юм байна. Тэгээ дараа нь одоо уйгарч гэдэг юм уу, төвдөж гэдэг юм уу, тэгээл жижиг одоо хан ман гэл ингээл жижиг үндэст ястангууд нь ороод ийм 56 үндэстэн байт юм байна. За тэнд бол би уртын дуу, ардын дуу заасан. Мэдээж хэрэг уртын дуу заасгах улсууд бол одоо манай өвөр монголчууд л очиж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээ өвөр монголчууд маань байдаг. Өвөр монголчууд маань бас одоо маш их одоо Монгол улсынхаа урд талаар одоо ингээд бүр баруун талаас ингээд зүүн хойд тал хүртэл ингээд одоо маш том газар нутагт сууршиж штэ. Бүр одоо зүүн талаас юм бол одоо баргуудч гэдэг юм уу, бурятуудч гэдэг юм уу, тийм ээ. Тэгээд ингээд урагшлаад зөвөнчлээд ингээд доош болохоор чинь Шилийн гол аймгийнхан гээд за ингээд доош явахаар чинь Түнлөө монголчууд гээд зүүн баруун тал руугаа ингээд явахаар чинь Алшаа монголчууд, Дээд монголчууд, тэгээд одоо Шинжаа уйгрын монголчууд гээд ингээд одоо үнэхээр олон үндэстэн ястан тэнд маань одоо оршин суудаг юм байна. Манай одоо сайхан монголчууд маань Монгол элэг нэгтэй улсууд маань тэд нар маань одоо өв соёлоо хадгалахын тулд өв соёлоо маш их сайн мэдхийн, сайн дуулах юм. Тэгээд тэд нар чинь бол бид нар бол одоо уртын дугнаг ганцхан янзаар бол одоо зааж болохгүй шүү дээ. Язгуур шинж чанараар нь хадгалж байх юм бол тухайн орон нутаг, тухайн байгалийн шинж чанар нь одоо уламжлагдаж, өвлөгдөж, хадгалагдаж байдаг юм байна. Жишээлх юм бол бараг бурят уртын дуунууд байна тий. Баргын уртын дуунуудын тэр хөдөлгөөн, цохилго, тэр дуугаралт гэдэг бол шал өөр юм өстэй. Ямар гоё гэж үнэхээр л тийм байхтай юм байна. Тэрнийг бол одоо судалж байгаа ч юм уу ингээд тухайн нутгийн хүмүүс ч юм уу одоо их сайн мэдэж байгаа юм. А яг ингээд нэлэггүй манай одоо монголчууд бол тэрнийг ялгадаггүй ч байж магадгүй, адилхан л нэг уртын дуу байна гэж боддог байж магадгүй. Энэ дотор бол маш их ялгаа байдаг. За тэгээд одоо Алшаагийн монголчууд гэх юм бол дахиад нэг гоё өөр тэр дээд монголчуудын тэр дуулж байгаа тэр уул хадан дээрээс тэр төвдийн их одоо нутаг шиг тэр их газраас одоо их нутгаа сансан ч юм уу тийм одоо нэг өнгө аястай аялгуу энтрийг тэр гаргад дуулж байгаа энэ тэр гэдэг бол үнэхээр гайхалтай. Тэр бол өөр монголчууд байдаг юм аялгуу байдгийн байна. А яг бол бид нар тэр болгоныг бол бас нарийн бол зааж чадахгүй шүү дээ. Тэр чинь одоо жишээлбэл би баруун Монгол аялгуутай дуунуудыг одоо ховдын ч юм уу одоо хотгойдын тэр олон сайхан одоо Тосонгийн орой дэлтэй цэнхэр ч гэдэм үү. Бид нар чи яг л тэр нутгийн улсууд гоё дуулдаг байхгүй юу? А бид нар бол яг тэгж бол бас дуулж чадахгүй. Тэрний чинь заахын тулд байна. Одоо яг тэндээс өвлөгдөж ирсэн одоо язгуур шинж чанарын ерөөсө алдагдуулахгүй байх хэрэгтэй гэдэг юм байна. Яг тэрэн дээр нь дуулах урд зүй дээр нь бид нар жаахан одоо жишээлбэл амьсгаагийн сайхан болгоод юм уу, дугарлтын одоо ингээ зөв тэгшилдэг ч юм уу, тийм ээ. Тийм болгож жаахан мэрэгшүүлж өгч байгаа болохоос яг тэр бүх одоо шинж чанараар нь газар нутаг болгоны шинж чанараар бол бид нар бас заана гэж байна. За энэ одоо монголчин юм бол боржгон аялгуу гэж байна. Тэгэл одоо хардал элгэн, тэгээд одоо баян бараатал гэн одоо ингээл жалаг довны хүртэл аялгуунууд ба шүү дээ. Ачаат аялгуул гэн. Тэгэл тэрний чи яг тэр хонхор довны улсууд нь хачин гой дуулаад өвлүүлээд ирсэн. Тэгээ энэ юмнуудыг бол арилгаж болохгүй. Бол одоо тэнд бараг царцаах хэрэгтэй гэж бодохоор ер нь тэр хонхортоо тэгээ байж идэг юм ээ. Тэднийг ингээ арилгах юм бол бидний нөгөө нэг өв соёл чигээр жижиг юмнаас ингээд хумигдаад байх янзтай. Зөвхөн би одоо уртын дууныхаа тал дээр л ярьж штеп. Стар одоо ерөөл магтаалч гэдэг юм уу одоо энэ хөөми туйл энэ төр юм бол бас эн чинь маш их том цар хүрээтэй юм байгаа штеп. Тэр яг би энэ зөвхөн уртын дууныхаа талаар ярихад бол тийм одоо жижиг одоо тэгэл Алшаа аялгуу тэр Барагая хотон бурят одоо энэ олон үндэстний аялгуу өв соёлыг өөрөөс устгаж болох. Маш чухал юм байт юм байна. Би их юу яаж гэнэ вэ? Одоо бүр дэми юм дэлгэрүүлж яриад гэнэ үү? Зүгээр энэ чи одоо бид нар энэ лайвыг үзэж байгаа монголчууд маань бас сонирхож мэдчих хэвээр зүйл аахгүй. Бид нар уртын дуу гэхээр
сайн мэддэггүй шүү дээ яг цагаадлах юм бол миний хувьд гээд ихэд жишээлх юм бол би уртын дууг одоо сонсох дуртай. Тэгээд сүүлийн үед бүр их сонсох дуртай болсон. Яа тэгэхээр яг ингээд нэг уртын дууг тавьчаал ингээд нэг сайхан намуухан орчин үүсээл нэг тийм гоё надад мэдрэмж төрдөг. Тэгээд нэг удаа яг уртын дуугаа сонсоод залгуулад нөгөө дуу чинь өөр дуу болоод ингээд явчихгүй юу. Гэсэн нөгөөх нь нөгөө Моцартын дуу нөгөө дуу руу яваад орчиж байгаа. Тэгээд тэр дэлхийн нэртэй сонгодог зохиол руу яваад орсон чинь би бүр тэр дунд энэ уртын дуу чинь энэ сонгодог дуунаас ер нь яалгахын алга ба шүү дээ. Энд чинь сонгодог юм биш үү гэдэг мэдрэмж надад төрсөн. Тэгээд одоо яг тэ гарцаа байхгүй сонгодог. Аялгуу шүү дээ. Тийм. Тэгэл би үнэхээр ийм сайхан биднэрт бүр өвлөгдөөд ирсэн одоо бидний бүр язгуур ийм сайхан соёл бай. Гэтэл дэлхийд төгөд тархсан сонгодог урлагийг бол хүн болгоно л одоо барыг сонгодог ямар гоё юм бэ гэдэг. Гэтэл сонгодог ч одоо манай уртын дуу вэ штэ. Тэгээд бид нар энийгээ мэдхгүй танихгүй бол Монгол хүн гэж яваад юу яах юм бэ л гэж би бодсон. Ер нь бол энийг мэдээ зүйл юм билээ. Тэгээд одоо яг энэ соёл урлагийн их сургуульд ер нь бол уртын дуугаар бас нэлээд олон оюутнууд сурдаг болсон байх сүүлийн үед тийм ээ. Тийм. Тэгэхээр уртын дууг ер нь суралцж байгаа хүмүүс нэлээд нэмэгдэж байгаа шиг байна гэж сонссон. Ер нь ямар байгаа вэ? Ерөнхийдөө бол хүмүүсийн хандлага, залуучуудын хандлага бол их сайжирсан шүү дээ. За нэг үе бол одоо уртын дууг чинь бас сонсдоггүй, сонсох дургүй, радиогоор явахаар нь хаачдагч нэг цаг үе байж. Тэгээд одоо жишээлбэл би соёл урлагийн их сургуульд одоо 35 жилийн өмнө байна да одоо багшийн дээд сургуулийн дуулаачийн ангийн дэргэд уртын дууны анги нэгдэж одоо анги нэг Норов Ганцад багш маань одоо хүүхэд элсүүлж авъя гэж жишээлбэл би гав ганцаараа элсэж байлаа. Тэгэхэд одоо ерөөсөн уртын дууны анги гэж тэр үед одоо яг энэ мэдээлэлч их бага байсан учраас тийм анги нэгдээ, тийм хүн ордгийн байна гэдэг мэдээлэл нь ч өдөө гадаа их ховор байсан байна. Тэгээд би цэргийн ансамблд уртын дуучнаар ажиллаж исэн болохоор тэрнийг нэг би одоо хотод байж ижил тэр мэдээг маш муу дуулж ээж ирж шалгалт өгөөд орж байгаа шүү дээ. Тэгээ би одоо ганцаараа шалгалт өгвөл ганцаараа одоо мууч байсан, сайн ч байсан би одоо тэнцсэн байхаа л гэж одоо бодож байгаа өөрийгөө. Тэгээд тэрний дараа дасцэрмаа ичин хорлоо гэд гой алтайгаас нэг хүүхэн ирээд ингээд орж исэн. Тэрний урд талд нь бол одоо манай соёл урлагийн уртын дууны багш Монгол улсын гавьяа төгс Дэлгэр гэж багш маань өөрийн дуулаачийн ангид суралцж агаад тэгээд тэр уртын дууны анги руу шилжиж орсон бидний. Тэгээд Алтан тулга, Ханд сүрэн, Дэлгэр багш гурав тэр уртын дуу гэдэг рүү шилжиж ороод тэгээд суралцаад миний өмнө бол төгссөн. Яг би уртын дууны одоо элсэлт авсан бол анхны хүн бөгөөд уртын дуугаар одоо соёл урлагийн их сургуулийг хамгийн анх төгссөн анхны дээд мэргэжилтэй уртын дуучин юм байна. Тий. Дэлгэр багшийн тэр болохоор багшийн дээд сургуулийг төгссөн байх нь шүү дээ. Багшийн дээд сургуульд байхад төгссөн байх. Би болохоор соёл урлагийн их сургууль гэдэг нь нэгдээд анхныхан төгсөвч 91 онд төгссөн. Одоо манай сургуулийн 30 жилийн болох гэж байна. За тэгээд энээс хойш болвол манай залуучууд уртын дууг сонирхож эхэлсэн, мэдээлэл тарсан, тэгээд сайхан дуучид төрөн гарсан одоо хонгор зуул энэ төр гэл одоо цогт сайхан Батмэнд Батуулд гэл энэ сайхан залуучууд утгын цэцэг энэ төр гэл бүгдүүд уртын дууны анги төгссөн гэл ингээ гараад ирлээ шүү дээ оюу маань. Энд чинь ингээд л одоо нийгэмд бас нэг их нөлөө болчихж байна да. Одоо түмэн жаргал энэ төр гэл сайхан дууч. Тэгээд ийм сайхан дуучид гараад ирэнгүүт уртын дуу гэдэг чинь их сайхан юм байна гэдээ одоо юу яаж сонгож одоо суралцах хүүхдүүд бол олон болсон. Тэгээ манай соёл урлагийн их сургуульд уртын дууны анги, ардын богино дууны анги нэгдсэн. Маш олон сайхан оюутнууд элсэж орсон. Одоо түрүүчсэн ингээл Хөвсгөл аймгийн Монгол улсын гавьяа жүжигчин Мөнхбаатар гэх сайхан залуу байна. Монгол улсын гавьяа жүжигчин Энхбаатар гэл одоо үндэсний дуужгийн Эрдмийн чуулгын маш сайхан дуучин байна. Эрэгтэй уртын дуучид одоо олон сайхан орж ирлээ. Олон сайхан залуучууд байна. Одоо чуулгад утгын зул гээл залуу байна. Түмэн их чуулгад одоо Бямбхор, Баян жаргал гэл ийм сайхан залуучууд дуус одоо энэ цагийн сайхан дуучид байна.
За эмэгтэйчүүд гэх юм бол одоо Монгол Улсын гавьяа жүжигчнээс Эрдэнэ цэцэг, Түмэн жаргал, цогт сайхан, Ширмэн туяа одоо олон байна уу, Бямб жаргал гэх одоо сайхан дуучид төрөг гарсан. Тэгээ ийм олон сайхан дуучид гарч ирээд ингээд дуулангуу чинь нийгэмд одоо тархаж байгаа. Тэгэнгүүт хүмүүс уртын дуу гэдэг чинь ямар сайхан юм бэ? Ийм сайхан юм байдığım байна гэдгийг мэдэрч ирсэн нэгдүгээр. Хоёрдугаарт манайхан ч одоо энэ сүүлийн олон жилүүдэд гадагшаа явлаа шүү дээ. Гадагшаа явсан гут чинь Монгол хүн гэдгээ мэдэрч эхэлсэн. Монгол хүн гэдгээ мэдэрсэн чинь одоо уртын дуу энэ одоо залуучууд нутагтаа байхтаа бол уртын дуугаа бараг сонсох дургүй байлаа шүү дээ. Гэтэл ингээ гадагшаа гараад л одоо Солонгост бөөн зөөнөөрөө яваад Америк яваад гол явсан чинь их нутаг гэдэг юу юм бэ гэдээ ингээ бодсон. Ингээ бодонгууд ээж аваа санангууд тэр сайхан дуу, тэр уртын дуу гэдэг чинь тарих толгойн дэш ингээд би сэтгэлийн одоо сонирн болгоо тийм ээ. Гэхдээ гайхамшигтай юм байсан байна шүү дээ гэж мэдэрч эхэлсэн. Ингээд одоо энэ уртын дуу гэдгийг бол би зөвхөн уртын дуугаа ярьж байгаа шүү. Өшөө зөндөө өв соёл бол байгаа. Би өнөөдөр зөвхөн уртын дуугаар ярьж байгаа. Бусдын үгээс гэж байгаа юм биш. Гээд одоо ингээд мэдрээд эхэлсэн болохоор хүмүүс одоо дуртай болоо та нараас эхлээд энэ сайхан залуучууд ингээд энэ чих чухал нанди юм байдгийн байна гэд одоо мэдрээд биднийг одоо ингээд бас яриулаад энэ тархан суугаа монголчуудаа Монгол улсуудаа ингээд танилцуулж байна. Энийг би бас ойлгож байна. Бас мэддэг чаддаг юм байвал хэлчихин сан залуучуудаа гэсэн бодол байна. Тий. Тэгэхээр яг нөгөө Стокгольм хотод Шведийн Стокгольмд болсон нөгөө Нобелийн шагналнуудын одоо нөгөө нээлтийн үйл ажиллагаанд хонгор зул манай дуучин уртын дуучин хонгор зул маань одоо нөгөө уртын дуугаа тэнд аялгуулж исэн. Морин хуурыг бол өөр хүн дарж исэн. Тэгээд ингээд харахад морин хуур уртын дуу хоёр тэнд Нобелийн шагналтнуудын нээлтийн үйл ажиллагаан дээр цууратчихжээ. Тэгэхэд бол үнэхээр хүндэтгэлтэй ханд. Маш гоё сонсогдож байна. Дэлхийн хуулийн өмгийн нээлтэн дээр дууллаа. Тэгээ одоо тэр Нобелийн шагналтаар дууллаа. Тэгэхээр одоо манай уртын дуу бол гайхамшигтай юм учраас л дэлхийд дуулуулж байгаа шүү дээ. Дэлхийг хүлээн зөвшөөрсөн болоод тэр одоо нээлтүүдтэй дуулуулж тий шүү дээ. Одоо маш чухал юм дээр дуулуулж байна шүү дээ. Тэгэхээр бол гайхамшигтай уртын дуу бол үнэхээр гайхамшигтай. Бидний одоо уртын дуу хүмүүжлийн болоод би бас маш том ач холбогдолтой гэж боддог. Хүүхдүүдтэй ч ярьдаг, оюутнуудтай ч ярьдаг. Энэ сайхан аялгуу ийм цээжийн тэнэл гэж байж дуулмар тийм ээ. Нүдэн сайхан харж одоо сэтгэлэн байсгаж одоо хинч дууг тэгж дуулсан. Гэхдээ уртын дуу бол гайхамшигтай. Тэр амьсгааг өстө уужуу сайхан аваад ингээд дуулж байгаа энэ дууг дуулж сурсан хүн. Энэ дууг сонсож өссөн хүүхэд муу юм хийх учиргүй. Тийм сайхан хүний сэтгэлийг ариусгаж, тийм сайхан уужуу тайвуу болгодгоо гэж боддог. Тийм. Одоо тэгээд энэ уртын дууг энгийн жирийн хүмүүс жишээлх юм бол сурахад одоо ямар байдаг юм бэ? Хүмүүс хандж гин үү? Ер нь одоо жирийн ингээд уртын дуучин зүгээр яг дуучин болохгүй зүгээр. Гэхдээ ер нь нэг ингээд сайхан ингээд дуулаад сурчих юмсан тий найранд 3 дуутай гэдэг шиг ч юм уу тий нэг ерөнхийдөө нэг тийм сонирхол байна уу хүмүүсийн дунд энгийн хүмүүсийн дунд маш их байна. Найранд 3 дуутай наадамд 3 даваатай гэдэг үг ба шүү дээ. Энд чинь одоо Монгол хүний л ах уу шүү дээ тийм ээ. Тэгэхээр ингээд одоо бол хүмүүс манай залуучууд бол уртын дуу маш их сурыг гэж боддог болж. Уртын дууг сурч дуулж чадахгүй Монгол хүн гэж бол байхгүй гэж би боддог. Монгол хүн юм бол дуулах ёстой, чадах ёстой. Тий. Өөрийнхөө хэр хэмжээд дуулах шүү дээ. Заавал одоо мэрэгжлийн маш өндөр түвшинд дуулахгүй ч гэсэн өөрийнхөө хэр хэмжээнд эдийн сайхан дууг аялждаг. Монгол хүн байндаа би ч нэг сайхан уртын дуу дуулчих даа гэхээр найран дээр нэг 2 3 дуу сайхан өөрийнхөө хэр хэмжээнд дуулцдаг. Тийм байх хэрэгтэй. За бүр дуулж чаддгүй юм бол маш сонсдог байх хэрэгтэй. Мэдэрч сонсдог байх хэрэгтэй. Тэгээд тэр бол Монгол хүн. Би бол тэгж боддог. Тэгээ би бол ер нь ямар ч хүн дуулна л гэж боддог. Гэхдээ яг заавал том хэмжээний цартай ийм одоо айзам том дуунуудыг мэрэгжлийн хэмжээнд дуулна гэдэг бол хэцүү. Энэ бол маш хэцүү. Зүгээр өөрийнхөө хэмжээнд хөрхөн бэсрэг дуу
одоо өөрийнхөө сонирхлын дагуу ч гэдэг юм уу, өөрийгөө баясгах ч гэдэг юм уу, тийм ээ. Тийм хэмжээнд бол Монгол хүн болгонд болно. Тийм ба. Тэгэхээр яг энд зориулсан сургалтууд байдгийн уу ер нь Монголд байдгүй? Байна. Одоо маш олон сургалтууд нэгдэж байна. Одоо энэ манай соёл урлагийн их сургууль дээр уртын дууны холбооноос өн чуулга гэдгийг байгуулад маш олон насны хязгаар байхгүй шүү дээ. 8 настайгаас 80 настай болчих хүртэл суралцсан. Маш олон хүмүүс суралцсан. Батуулд багш Баяр Эрдэнэ гээд 2 багш хариуцаад тэрний дунд одоо Цэрэн дав гээд бас манай сургуулийг төгссөн залуу. Эдгээр хамтраад маш их сайхан юм хийсэн. Тэгээ одоо энэ 900 уртын дуучин ч гэдэг юм уу, хэдэн уртын дуучин ч гэдгийг бэлтгэгдсэн. Хаанаас л бол одоо ингээд дуулахад билээ ийм сайхан одоо настайчууд энэ төр чи ямар ч их сайхан дурлж, баясаж, дуулцгаадгийн одоо тэтгэвртэй гараа сууж байгаа энэ сайхан Монгол авьяастай улсууд чинь тим юмд явах сонирхолтой байна шүү дээ. Тэгээ одоо караокегоор ч гэл зааж байна. Янз бүрийн байдлаар зааж байна. Үнэхээр сайхан тийм сургалтууд бол байна. Одоо нэмэгдээд л байна. Одоо тэр Цэрэн давгаал тавьсан байна. Монголын уртын дууны холбоотой холбогдоход бол ер нь нэлээд хэдэн сургалтууд явагдаж байна шүү. Тийм. Хувийн чанартай ч явагдаж байна. Уртын дууны холбоотой хамтраад хийж байгаа сургалтуудад явагдаж байна. Аймагуудад одоо уртын дууны холбоодууд байна. Тэнд бас одоо багш нар ажиллаж байна. Дор үрнэ. Жишээлбэл Дундгуй аймагт гэхтэл одоо Дүнжмаа багш тэр хүүхэд хөгжлийн газар одоо хүүхдүүдийн уртын дууны суурийг тавьж байна. Ер нь бол одоо хүүхдийг хүмүүжүүлэхийн тулд бол энэ ерөнхий боловсролын сургалтанд бол хүүхдэд таарсан хөөрхний хэмжээний хоолойг нэгдэх хэрэггүй тийм жижиг уртын дуунуудыг дуулуулдаг, оруулдаг, сонсгодог. Тийм болвол ер нь ерөнхий боловсролын сургалтанд дуу хөгжмийн хичээлийн сургалтанд оруулах нь чухал юм аа гэж боддгийн. Тэгэхээр ер нь бол энийг бол бас одоо анхаарат байгаа гэж ойлгож байгаа. Бид нар бас энэ саналыг бас нэлээд тавьдаг. Энэ бас дээд байх хүмүүсийн сонорт хүрээд байх шиг байгаа. За талархууштай юм байна. Тэгэхээр одоо онлайнаар тийм сургалт байдаг юм болов уу? Одоо энэ онлайн гэдгээр чи ерөөсөн сургалт байхгүй байлаа. Гэсэн чинь корона гэдэг юм гараад энээс болоод бид нар чинь онлайн сургалтууд хийж байна шүү дээ. Одоо нэг чанартай бол болж бас чадаагүй л байна. Гэхдээ бүр шаардлагаар хүүхдүүдтэйгээ одоо фэйсбүүкээр ч юм уу, WeChat-аар ч юм уу одоо ингээд хоорондоо харилцаад бол одоо заагаад байгаа юмнууд бол байна. Тэгээ энэ маань одоо бүр их боловсрч өндөр түвшинд хүрэхийн тулд одоо манай соёл урлагийн их сургууль одоо динамик сургалт хөтөлбөр гээл одоо хийгээл одоо янз бүрээр энэ техникийг яаж ашиглаж яаж бүртээж болох вэ гэдэг дээр мэдлэг чадвараа ахиулаад ажиллацгааж ил байна. Ер нь бол энэ онлайнаар бол бас заагддаг болчих байхаа. Ер нь бол хүссэн сурсан хүн орчхол юм шиг байна шүү дээ. Бид нар бас энэ тал дээр одоо шинжлэх ухааны техникийг сургуулийн тэр техник технологитой одоо бас мэддэг улсуудтай хамтраад бас ийм програмуудыг ашиглаад энэ сургалтыг хийх юмсан гэдээ бас нэг санаа төрчгөл байна. Түрүү чинь бас яригадаад явж байгаа. Тэгвэл их гоё мэдээ байна. Тийм. Уул нь бол энэ чи яг танхимын сургалт. За яг танхим дотор одоо яг багш шав хоёр өөдөөдөөс харж байгаад одоо амаа яаж ангах вэ? Толгоогоо яг амьсгаагаа хаана яаж явах вэ гэж одоо бүр нарийн зогсолтноос эхлээл заадаг байлаа л та. Одоо энэ чинь бид бие биендээ өөдөөсөө харж байгаад бас ингэж ярьчих болох юм бэ? Тийм ялгаагүй шүү дээ тийм. Тэгэхдээ яг практик дээр заах энэ хоёрт бас чанарын болж явах ялгаа бол байх нь байна. Гэхдээ огт оргүйг бодох юм бол тэгэл сурна шүү дээ. Одоо энэ сошиал гэдэг чинь залуучууд чинь ийм юмд мэрэгжсэн юм чинь эндээс юуг нь яаж авах вэ? Дахиад 50 дахид сонсно чи бас ашигтай юм болчиход байгаа байхгүй юу? Бичлэгээ тийм ээ. Бид нар чинь бол одоо нэг удаа дуулаад өгчдөг байхад чинь одоо эдгээр чинь энийг чинь дахин тавиа сонсож байгаа тийм ээ. Одоо бид нар чинь өөрсдөө хашгираад дуу зааж өгдөг байлаа шүү дээ. Одоо чи ингээд нэг бичлэг тавиал за энийг сонс. За тэгээд дуулаад үзгээр за энд чинь ингэж засъя. Энэ дээр энэ цохилгоо ингэж хийгээ гэж за дахиад сонсгоо. Ингээд явцдаг бас
дөхөмтэй л юм байна. Тийм. Тэр чинь бас хоолойны нарийн эрдэм байна л та. Уртын дуу бол тийм ээ. Тий. Тэгээд бас их мундаг өв уламжлал энэ чинь Монгол хүний хоол одоо Монгол хүн бол ер нь хүний хоолой гэдэг ямар төвшөндөө ажиллаж хүрч болдгийм бэ гэдгийг энэ уртын дугаар л харуулад байна гэж би ойлгодог. Яа хараа байхгүй тэр мэрэгжлийн одоо тэр нөгөө бүтц одоо хөгжмийн талаасаач тэр одоо тий дууны талаасаач тэр ингээд судлаачдын ярьж байгаагаар бол энэ уртын дуу бол нэлээд их сонгодог тал руугаа юм байна. Нилээн их дээр үед одоо тий хэлсэн юм байна. Байгаль одоо юмтайгаа холбоотой гэл ингээд ер нь их олон талаас нь судлаачдын юм харахад бол яа хараа байхгүй энэ хүний хоолойны цараа багтаамж гэдэг хаана үрж болох юм бэ? Тэр хүртэл бол уртын дуу явдгийм бэ. Нөгөө нэг манай судлаач оюун цэцэг бас хэлжсэн шүү дээ. Гадаадад нөгөө Москвад авчиад нор бандцгойг дуулуулсан. Тэгэл нөгөө маш тийм доор өнгөнөөс эхэлсэн. Одоо яана энэ хоолой нь одоо яах вэ? Тасрах үү дээ л гэж айж итгэстэй. Зүгээр аваад гарцсан. Маш бахархажсэн. Тэр үед нөгөө зэрэгтэл үзэгчд бүр хөлөө твсээд алгаа ташаад байсан. Ингээд Орсын үзэгчд тэгж хүлээж авч исэн гэж байгаа. Гэх мэтлэнгийн ингээд түүх ярих юм бол манай мундаг дуучдын авьяас чадвар бол дэлхийд бас нэлээд гайхагдсан юм билээ. Тэгээ одоо та маань одоо энэ олон гоё сайхан багш нарынхаа одоо үргэлжлэл болоод одоо цаашдаа өөрийнхөө шав нарыг төрүүлээд ингээ явж байгаа энэ сайхан эрдмийг түгээж байгаа хүн таны бас гэр бүлийн чинь хувьд ч гэсэн одоо хоёр дүү чинь бас уртын дууч юм билээ. Охин чинь бас урлагийн хүн байна. Гэр бүлийн хүн чинь бас урлагийн. Ер нь тэр чигээрэл яг өв соёлоо өвлж түгээж байгаа юм билээ шүү дээ. Маш гоё бахархалтай санагдсан надад бол. Тийм. Тэгээ энэ одоо энэ сайхан одоо энэ өвд бүтээж ингэж явах одоо бас мэдээж хүний нэг сайхан тийм юу л байна л да гоё энд хүн болж төрсний гавьяа ч юм уу одоо шагналч юм уу тэгэл хувь тавилан гэж нэг юм байх шиг байна. Тэгээд танд энэ уртын дуу дуулж ингэж явж байгаагаараа танд одоо ямар мэдрэмж төрж ямар одоо юу амьдралд чинь ингэж нөлөө болсон бэ ер нь? За энэ одоо их мундаг юм хэлэх байх уу? Их хувь заяа юм аа гэж боддгийг. Би одоо нэг малчин айлд тийм ээ. Эний ижээ аав бол одоо тийм өндөр боловсралтай хүн биш сургууль соёлд одоо суугаад боловсрсан улсууд биш тэр үеийн малчин улсууд юм л байсан шүү дээ. Тэгэл одоо тэр жалганд одоо 9 хүүхэд төрүүлээд ээж аав хоёр маань тэгээ одоо 3 нь ингээд уртын дуучин болсон. Би бол ардын жүжигчин Хөдөлмөрийн Баатар Норон Банцад багшийн шав миний дүү Отгон цэцэг бол Монгол улсын гавьяа тагш Дэлгэр багшийн шав миний хамгийн бага дуу Туяа цэцэг бол миний шав. За миний охин Наран гэрэл бол ардын жүжигчин Долгор багшийн шав. Ингээд одоо биднэрт нэг юм урлагт одоо хүл тавиад ингээд явах бас нэг тийм том хувь заяа биднэрт оногджээ. За тэгээ энэ оногдсон хувь заяа чинь бас их хариуцлага байдаг юм байна. Их хариуцлага болчих юм байна шүү дээ. Одоо гэр бүлээрээ нутаг орноосоо ингэж гарсан гэж одоо ийм их сайхан мөртлөө бас их өндөр хариуцлага байна. За тэгэхээр би энэ уртын дууг одоо яагаад сурсан бол яадгийн бол гэж бодохоор одоо мэдээж хэрэг нутаг ус ээж ааваас минь л хамааралтай болж байгаа шүү дээ. Тэгээ манай ижээ бол одоо их сайхан дуулдаг хүн байсан. Ээж маань их сайхан дуулна. Ижигийн маань төрсөн дүү Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Төмөр Бат гэж хүн байдаг. Одоо амьд сэрүүн байгаа манай эгч минь одоо 80 гарч 80 хүрч байна. Ээж маань хөдөө байхдаа нөгөө хонь одоо хавар ингээл хонь их тоглодог. Инг их хөөсөлдөг. Тэгээд тэр одоо би боддгийг ээжийнхээ гидсэнд байхдаа ээж маань одоо энэ аялгыг би сонсож гарсан байх та. Байж таарна. Байхтаас юм байхгүй байж таарна. Тэгээд хүн болоод би одоо хуйлд ороход одоо биднийг одоо ингэхэд ээж маань тэр хаврын салхинд ингээ хөөсөлж ил байсан, хонион тоглож ил байсан. Хороо хашаан дотор тэр дууг бид нар ингээд багаасаа ингэж сонсож өссөн. Тэгэхээр баг одоо голдмол биш төрмөл шахуу авьяас байгаа байхгүй юу? Төрмөл. Сэтгэл зүрх би махбодод маань ингээд одоо өстой нэг салж болохооргүй шингээд одоо ингээд өсчээ төрж өсчээ. Тэгээ энэ бол одоо их том хувь заяа юм байжээ гэж боддог. Энийг бол одоо энэ Монгол ах уу Монгол ертөнцид л одоо энэ сайхан боломжийг олж авав. Энэ бол бусдаар одоо энэ суурьшмал амьдралд ч юм уу ийм одоо нөхцөлд бол энийг яг одоо ингээд
юу болгоод энэ танхимын сургалт болгоод авчих. Танхимын сургалтнаас авах, ах уй дээрээс авах хоёр бол практик гэдэг юм одоо тэр хоёроос авах бол маш асар их тийм сэтгэл зүйн ялгаатай гэж би бас байна. Яг байгаль дээр морио унаад одоо уургаан бариад мордоо давхиж байгаа хүн дуугаа хилаад давхдаг ч юм уу, эсгэрээ давхдаг ч юм уу. Тэрэнд бол орон зай багтаамж одоо юм хязгаарлах юм байхгүй. Тэр чөлөөт ертөнцөөр аял. Өөрөө өөрийнхөө хэр хэмжээгээр яаж болох, яаж хаа хүртэл хангинуулах хоолой чадлаа, хаа хөргөх амьсгаа тэрүүгээрээ л дуулна. Тэгэл тэрүүгээрээ ингээд өөрөө өөртөө бий болгоод тэр сайхан дуучин дараа нь ингээд одоо найран дээрээ дуулна, нарт түмэндээ тарна. Ингээд одоо үүсч бий болсон. Хүний сэтгэхүйгээр чөлөөт ертөнцөөр аялж гэж бий болсон ийм л урлаг гэж бодож байна. Тий. Тэг гайхалтай ийм сайхан ур бие биднээс бас өв болоод ирсэн. Өнөөдөр ингээд тантай ийм сайхан зүйлийг ярьж байгаадаа би ч бас харагдаж байна. Миний хувьд бол бас энэ чи их сайхан зүйл нэр төрийн хэрэг болж байна гэж бодож байна. Дээрээс нь одоо энэ сайхан өв уламжлалаа цаашдаа одоо жишээлх юм бол бид нар яаж авч явах хэрэгтэй юм бол ер нь яах хэрэгтэй байдгийн бол гэдэг дээр та ер нь юу гэж бодож явдаг вэ? За одоо ерөнхийдөө энэ хүмүүсийн хандлага одоо үгүй ер нь юмд их зөв хандлагатай байх хэрэгтэй юм байна гэж бодож байна. Одоо юм болгоныг сөргөөр ингээл одоо тусгаад өөрөө өөртөө ингээд хар энергийг хөрөмтлүүлэн ч гэдэг юм одоо тийм ээ. Тэгээд байх юм бол энэ хүн бараг сэтгэл гутралд ормоор юм шигэ. Тэгэхээр юмыг маш сайхнаар төсөөлж, маш сайхнаар хүлээн авч, юмыг уучлж чаддаг, өөрийгөө одоо сэтгэлийг ариусгаж чаддаг ийм байх хэрэгтэй юм байна. Энэ цаг үед бол би иймэрхүү байдал байгаад байна гэж бод. Ямарваа нэг юмыг хийдаа тгийдаа гэхээр дандаа сөрөг өнцгөөс хараадах юм зарим хүмүүс. Энийг бол хүн бол энэ чи ямар гоё санаа вэ? Эний чинь болох талаас нь яах ёстой юм болоо гэдэг ийм эерэг өнцгөөс юмыг хүн харж иж сайн сайхан амьдрах байхаа гэж би бол бодоод юм. Хүүхдүүдээ ч гэсэн тэгж хэлдэг. Юмыг дандаа битгий сөргөөр харжээ гэж. Тэгээд ийм сайхан юмыг бодож, ийм сайхан юмыг ингээд тусгаж байх юм бол бид нэр энэ эрт дээр үеэс өвлөгдөж ирсэн өв соёлоо маш их бодож санаж энэ юуны тухай хэлсэн. Энэ яагаад ийм аялгаутай болсон гэдэг чим. Энийг дуулж яхад бол би бол монгол хүн гэдгээ мэдрэх юм байна. Энэ бол миний бие сэтгэл ясмахнаас салах ёсгүй юм байна гэдгийг одоо манай залуучууд одоо маш сайн ойлгох хэрэгтэй. Ер нь бол ойлгох гоё байна. Одоо энэ сошиалор одоо жишээлбэл бидний одоо энэ хийгээд яриад байгаа юм л одоо хамгийн их залуучуудыг маань их юу болгох байх та. Ойлгуулах байх та. Тэгээ одоо энэ гадаадад байгаа бай, Монголд байгаа ч бай, хөдөө орон нутагт байгаа ч бай, энэ сайхан өв соёлоо, энэ ахас дээдсийнхэн бидэнд одоо хүргэж ирсэн энэ их нутаг, газар нутаг дэлхийг хайрлж, хамгаалж одоо юу болгонд ийм чин сэтгэлээс хандаж их сайхан эерэг уур амьсгалтай байвал энэ бид одоо монгол хүн гэдгээ мэдэрч явах байхаа гэж бодож байна. Ёстой нэг юухныг ч гэсэн зөвөр ойлгож, зөвөр тусгаж байгаасай гэж хэлмээр байна да. Тий. Тэгэхээр үнэхээр манай монголчууд бол бас юмд их юутай ханддаг штэ. Нилээн бас их цараатай, гоё өөрийн гэсэн өнцгөр тэгээ гэгээлэг байдлаар бас хандах гэж хичээдэг ард түмээ. Тийм болохоор зэрэг бас Монгол өв соёл болж байгаа манай уртын дуу маань цаашид бас үргэлжлэн уламжлагдаж одоо таны хувьд бол ингээд аль хэзээний ингээд олон шавнарыг төрүүлсэн байна. Энэ шавнар чинь ингээд аль хэдийн дараагийнхаа шавнарыг төрүүлээ явж байгаа юм байна. Тэгэхээр миний хувьд бол тийм ээ хувь хүнийхээ хувьд бол би уртын дундаа хайртай, дуртай. Тэгэхээр би ч гэсэн бас өөрийнхөө өр хүүхдэд энийг ийм сайхан зүйл байдаг шүү гэдгийг аль болохоор хэлж таниулахыг хүсэж байна. Тэрнтэй адилхан одоо энэ дэлхийгээр дахин сууж байгаа манай монголчууд мөн одоо Монголдо байгаа монгол хүмүүс маань бүгд энэ өв соёлоо хайрлан хүндэтгэж бас түгээн дэлгэрүүлэх тав дээр нь өөрийнхөө хувь хүний зүгээс ямар одоо оролцоо байж болох уу? Тэрийгээ бас өр хүүхдүүдтэй хэлж ярих талаар наацхан ихэд уртын дууны үг
аялгуунаас гадна үг нь бас өөр айгүй мундаг байдаг тийм ээ. Эдэр Тий. залуудаа сурч чадаагүй эрдмийг өтөл болсон хойноо сурна гэж байх уу минь үзээ гэл ингээл уяхан замбтын наран дээр чинь явж шít. Тэгэхээр энэ үг мүг бол тэр чигээрээ сургаал юм байна. Тийм ээ, бид нарт ингээд сонсох ёстой, мэдэх ёстой зүйл энэ дотор их байна. Тэгэхээр бас ингээд монголчуудаа тий таны зүгээс бас нэг хэлэх юмсан гэж одоо уриалж хэлэх юмсан гэж бодож явдаг зүйл юм уу тий, уриалж хэлэх үг байвал та бас энэ ярилцлагын төгсгөлд хэлвэл их зүгээр гэж би бодож байна л та. Тий. За чи хэлжлээ дээ. Хөөхөн халуун долгион шүү хөлдөн сууж бараарай. Хүний газар хэцүү шүү хүлээн байж дасаарай. Одоо сургаалын дуу маш олон байдаг. Энэ юуг хэлж байгаа юм бэ гэвэл ерөөсөн залуучуудаа энэ эрт дээр үеэс ингээд энэ сургамжийг одоо аялгуугаар хэлээд өнөө үг нь аргадаж аян аргадаж үг нь одоо зэмэлдгээж гэдэг юм уу сургадгаач гэдэг юм. Ийм байхгүй юу. Тэгэхээр одоо залуучууд маань энэ уртын сайхан дуугаа үр хүүхэдтэй одоо бидний үеийнх ингээд үр хүүхэд маань хүүхэдтэй ингээд одоо хувь хүн болгон энэний төлөө санаачлагтай байх хэрэгтэй. Энэ би монгол хүн шүү, монгол уртын дуу гэж ийм сайхан юм байдаг шүү гэдэг. Заавал албан сургалт гэхгүйгээр одоо тийм ээ бид нэр эцэг эхээсээ сураад энэ хүрээд ирсэн байна тий. Тэгэхээр бид нэр үр хүүхэдтэй заагаад миний үр хүүхэд цаашаа ингэж заагаад энэ өв соёлыг ерөөсөн таслахгүй одоо хүн гал голомтой унтраахгүй гэдэг шиг энэнийг одоо таслахгүй авч явах үүрэг бол монгол хүн болгоны үүрэг. Тийм байна. Тийм учраас энийг одоо хүн болгон сайхан дээдэлж, хайрлж, мэдэрч ёстой юу хүн жоохон чимийг сурсан багтахгүй шүү дээ. Тэ? Тэгэхээр тэр имийг насан туршдаа сурах хэрэгтэй бас. Хүн ерөөсөө одоо юм сурна гэдэг чинь насны хязгаар байхгүй юм байна шүү дээ. Тэгэхээр чи юухныг ч гэсэн одоо өтлийн уртлаа суръя л та. Бид нар ч гэсэн одоо сурах гал оролдоо явж байгаа юм зөндөө л байна шүү дээ. Тэгэхээр чин энэ юмнуудаа ингээд хүн болгон л яг хөө тэгэл ойлгочих хэрэгтэй. Би бол монгол хүн, би бол үр хүүхэдтэй өв соёлоо өвлүүлэх ёстой. Миний үр хүүхэд цааш нь үр хүүхэдтэй өвлүүлэх ёстой. Энэ өв соёлыг монгол хүн хязгаарч мартаж болохгүй. Монгол гэдэг нэр одоо энэ монгол хүн гэдэг одоо мөнхөд байх юм хамгийн чухал юм бол бидний өв соёл биднийг одоо тодорхойлж явах юм бол энэ шүү дээ гэдгийг л хүн болгон л мэдэрч хэрэгтэй. Заавал багш хүн, заавал тэр заа, энэ заа гэх ерөөсөн хувь хүн болгонд тийм бодолтой байх их чухал байхаа гэж бодож байна. Тийм ээ тий. Нэр нэг юм асуух марчиж нодны жил хана 3,000 уртын дуучдын наадам болно гэжсэн тэр болсон уу нэрээ? Тэр болсон шүү дээ. Манай тэр Дундгуй аймгийн их газрын чулуунд ч яста гайхамшигтай сайхан тийм одоо байгалийн цогцлбор байдаг байхгүй юу. Тэгээд тэнд чинь одоо гадаа тийм задгай талбайтай. Яг урд бүдгэр дээр нь манай Норов банцад багшид зориулж хийсэн уяхан замбуу ТV наран гэсэн тийм хөшөөтэй, чулуун хөшөөтэй. Тэр өндөрлөг дээр гарахаар багшийн манд төрсөн сүүдэртэй овоо гэдэг тэр бууц нь харагддаг тийм одоо ил газар байхгүй юу. Тэгээ тэнд бид нар анх одоо тэр хөшөөг байгуулахад олон уртын дуучид очиж одоо яг нар мандахад хадаг бариад нарны өдөс бид нар уяхан замбуу ТV наран гэдгээ дуугаад дуусчих. Тэр байгаль дээр дуулах тэр агшин бол үнэхээр одоо хүний насанд тэр болгон заяад юм уу гэмээр тийм сайхан ирчүүч өгдөг. Тэгээ нодны 3,000 уртын дуучин яг дандаа дундговын хүмүүс шүү. Оо за. Дан монголчууд биш шүү дээ. Дан дундговын шүү дээ. Тэгээ тэрнийг бол маш манай засаг даргын хамгаалгын газар одоо тэгэл аймгийн засаг дарга гэдэг одоо зохион байгуулсан. Тэгээд маш сайхан болсон. Тэр бол 15 сумтай манай аймагч 15 сум хаан бүх одоо малчин залуучууд манай нутгийн чинь ер нь дуулдаг хүн байхгүй шүү дээ. Тэгээ тэрүүгээр төсөөлөхөд бол би ер нь монгол хүн дуулахгүй хүн гэж байхгүй дээ л гэж би бод. Тэгээ 3,000 уртын дуучид бол зөвхөн дундгой байсан. Дундговын гаралтай тийм хүмүүс зохион байгуулсан. За тэгээд олон сайхан хуурчидтай байсан, хуурчид ирсэн. За тэгээд ёстой тэр задгай дээр чинь ёстой нэг байгалийн сайхан дээр цаг сайхан байсан. Тэгээ 8 сарын 10 хэдэнд болсон шүү дээ. Маш сайхан наадам болсон. Маш олон хүн очсон. Тэгээд дэлхий дэлгэнсэн сайхан бороо шивэрсэн тийм одоо ёстой нэг байгаль дэлхий чивээсэн тийм сайхан наадам болсон.
За. Гайхамшигтай юм Одоо билээ. тийм байна. Одоо танай үндсэн нутаг болсон дунд говьд 3,000 уртын дууч гараад ирж байгаа юм чи Монголын өшөө бусад талаас ингээд түүх юм бол эн чи одоо хэдэн мянган ч уртын дуучин болох юм билээ. Тийм ээ? Тэгэхээр бас Тий. их бид нар чинь их гоё өөрийн гэсэн соёлоо маш гоёор ингэж авч явж байгаа ард түмэн юм бэ шүү. Тэгэхээр энийг улам цааш нь дэлгэрүүлцгээе гэдэг уриалгыг хэлээд энэ удаагийнхаа одоо ярилцлагыг жаргаж байна. Тэгээ энэ урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн одоо танд маш их баярлалаа. Тэгээд таны цаашдын уран бүтээл одоо мөн шавьяан сургах одоо ажилд чинь одоо гэр бүлд чинь өөрт чинь урт удаан наслахыг мөн түнчлэн одоо маш олон зүйлийг те цаашдаа түгээн дэлгэрүүлэхийн үйлсэд чинь амжилт хүсье. Маш их баярлалаа. За баярлалаа. Чамдаа бас их баярлалаа. Би тэрийг ярилцлагыг олон хүмүүс сонсож хэрэгтэй зүйлийг сонсож мэдэж аваасай гэж бодож байна. Баярлалаа.